Хай дараагийн бичлэгтээ давтамаар л бөөнөрөө энэ удаа гэрээсээ бичлэгээ эхлүүлэхгүйгээр замдаа бичлэгээ эхлүүлцгээе. За бит хоёр одоо шууд тест хийх газар руу явах гэж байна. За тэгээ бөөндөө чоо дуугүй. Миний санджаагаар ийшээгээ яваад тэг баруун игээл байх хэвээр би санагдаж байна. Савлага гоё нэ. Харин сауна авах байгаад Black Star Pastry сая тэгээд 10% дискаунт өглөө. Баярлаа. бид хоёрыг сугын өктөбөр гэдэг юм хэлбэл байна. Хоёр хүнсээ цуглуулчаад тэгээд хараад бөөнөрөө тест бичлэгээ хийцгээе. За бид хоёр гэртээ ороод ирлээ. Хүнс мүсээ цуглуулчаад тэгээ одоо юу вэ? Нөгөө авсан билуугаа туршилж үзье. За юу ч гэсэн бид хоёр 6 кейк авсан. Яйлка. За би ингээ онгойлгочоод тэгээ та нарт харуулъя заяа. Энэ юу вэ? Тэ сүлжээ мүлжээ юм уу? Тий нэлээд олон газраас салбартай юм бэлээ. Strawberry watermelon cake, raspberry lychee cake, mango yuzu cake, origami lemon cake. Тааш тэгтэй ч. Тий. Chocolate ostrich cake. Zen cheesecake гинэ. Наачааш Энд юутай юм бэ? царай муутай юм. Тийм харахад нэг тийм сайн харагдаад байна. Харагдаад байна тий. За хоёул идэ. Үлсэтэй наачаа. Ямси. Энд тийм цагаан давхартай нь юу юм бол? Гадар тавьчих штэ. Энэ Би бас харгалж байгааг унаа. Энэ донтлын цагаан хэсэг нь яг энэ бол крем чиз л энэ л да цагаан нь. тийм. Энэ гэхдээ яг юутай юм бэ? Үгүй энэ яг идэж болмоор л юм байна. Гэхдээ бүр тийм гоё бол биш юм байна. Би бол энд нэг 6 онол өгөх юм байна. Same. Үгүй. Чагийн за асгана. Писташиутай болохоор хаггач санагдав. Яг лемон бол амар амтгдаж байна. Бүхэл үрийн гурилтай юм шиг биш бүхэл үрийн нэг тийм юутай юм шиг. Тэгээ цагаан шоколад амтгдаж байна. Тэгээ энэ дээдлийн ногоон нь бол ангахаас хамаа байна. Яг тийм ээ. Тэнгүүтээ надад бол дайжгүй юм байна. Би энэ бас 6 оноо л өгөх юм байна. Идэж болмоор юм байна. Хоёроо. Энэ бараг л Дубай шоколад. Дээдлийнх нь юм юм хэлбэрнээс. Юу нь бол Дубай шоколад л гэсэн л дээ. За. Ханар ягаад Дубай шоколаданд тэгэж их дурлаад байсан юм? Би оноогоо өөрчлөлгөө. Энэ өстө үнэн мэ. Энэ стамя юм байна. Энэ бол нэг Дээд нь сүүн шоколад байна. Тэнгүүдээ энэ голд нь энэ байгаа нь хар шоколад байна. Тэнгүүдээ катайфе яваад энэ ч нөгөө самар өстэй. Энэ катайфиг юутай холчиж ангаа самартай хэлсэн. Энэ самар орсон юм л нэг тийм.
Энэ бол ягаад ч би бол идэхгүй мэ. Энд 3 оноо өглөө. энэс мэм байна. За одоо манготой нөдөж үзье. Энэ юу юм шиг байна да? Бараг мангоны жели юм ийм шиг бах юм. Коконаттай юм байна. Хүн спойл чих. Мангоны ямар жоохон гашуун дуу юм бэ? Энд амар содон амтай. Тэгтээ амар соноо. Нэг юм өсөглөн манго өсөглөн тэгээ Коконаттай. Наа сонирхолтой. Аа 8 оноо өгөх юм байна. Оо хоёлаа оноо мөнгө тохироод юм шүү. За энэнийг амсч үзье зөө. Энэ бол жоохон царай мутал харагдаад байна да. Энэ гэхдээ хамгийн алдартай нь. Энийг Шивгатай юм шиг тий. ингээд дээдл нь юу яваад гүзээлцэг явангуудаа кекс яваад тэгээд крем яваад тэнгуүтээ яг шивга ороод тэгээд крем юу гэж явж байгаа юм байна. Кекс. За энэ яг унлаа. Энийг гэхдээ яаж шивгагийн доорх юм зоохгүй юм шүү дээ. Ингэж л ийдэн шүү дээ. А дээрээ бас гүзээлцэнтэй. Зүгээрчгүй. Яаж нэг ойлгох шиг ичгүй. Мөн баг шууд хацсан юм шүү. Нэстэ итгэд амар хэцүү тортой нэ. Шивганд гарч ихгүй юм. Зүсэх юм уу? Энэ зүгээр дэмстэй Зүгээр. чихэрлэг талах хож идэж байгаа юм шиг л юм. Юм бол та. Энийг одоо юунд нь хүмүүс дурлаад гэсэн юм бол Сонлоо. энэ бүр 7 оноо юм, 6 оноо юм. 6 оноо. 5. За. Одоо би энийг хөөж авсан. За одоо хамгийн сүүлчийнх нь lychee raspberry cake. Хамгийн царайлаг нь. Царайлаг. Одоо би юутэйг raspberry-тэйг. За. Басла. За би бол lychee-тэйг намсаа. За ингэж харагдах юм байна. Харагдаж байна уу? Хөн гоё. Энэ дэвтэ миний бодлоо мангогоо нэг барсангүй надад. Би бол энэ 7 оноо л өгөх юм байна. Одоо бол манго нь хамгийн юу нэлээ. Өөрмөц байлаа. Өөрмөц тэгээ сонирхолтой гоё амттай байлаа. Энийг бол дахиж идэхээр Эдэж болохоор яг дээш нь юу юм бол? Хэм энэ хатаач юм байна. За энэ өнөөдрийн кейк бол жоохон сэтгэлд хүрсэнгүй кейкүүд байлаа. Тэгээд өмнөдөө бол таарсангүй. Жоохон фейл кейк болчихлоо. нэг жижиг юм а тий. Харин амар хинжээ жижиг юм тий. 4 см харьцан 7 см-ийн хэмжээтэй гэсэн. Бүгдээрээ яг тийм хэмжээтэй. Тэгээд өний хувьд болохоор $12. Тэгэхээр үндэ бол таарахгүй. Айгу амт нь бол жоохон. Гэхдээ ийм амтанд дуртай хүмүүс байдаг л хэл та. Бид хоёрын хувьд бол таалагдсан хөө. За тэгээд нэг иймэрхүү баялаа. Тушаад үзээрэй. Сонин амттай кейкүүд идчихлээ. За. Тэгээд дараагийн тест бичлэгээр уулзъя. Бай. Бай.